13 дугаар бүлэг. Анхны Адам ба сүүлчийн Адам. Эхлэл 1, 2, 3 дугаар бүлгийн тэмдэглэл нь богинохон түүхмэт боловч сүнсээр тайлбарлавал маш өргөн цар хүрээтэй. Адам, Ева, могоо зэргийг ихэнх Христийн сүмийн үздэг шиг ижийн цэцэрлэгийн эртний нэгэн түүхтүүдийг авч үзэх ёсгүй. Тэрхүү түүхэнд өмнөх ертөнц болон энэ ертөнцийн тухай нууцлаг үннийг илчилсэн байдгийм. Нэгдүгээрт Адамын тухай Илч Паул ийм бичсэн байна. Ром 5:14. Ирэх байсан түүний дүрс болох Адамын. Хоёрдугаарт Евагийн тухай Илч Паул ийм бичсэн байна. 2 дугаар Коринт 11:3. Могоо зайлаараа Еваг мэхэлсэн шигэ Христ дор цэвэр игэл байдлаас ч та нарын санаа бодлыг төөрүүлчихвэ гэхээс би харин айж байна. 3 дугаарт могооны тухай Илч Иохан ийм бичсэн байна. Илчлэл 12:9. Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол буюу сатан гэгддэг хуучны могоо доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэрч наранч доош хаягдав. Еваг мэхэлсэн могоог хуучны могоо гэд. Тэрхүү хуучны могоог асар том луу диавол буюу сатан гэсэн байна. Үүнийг сүнсээр авч үзвэл дэлхийг бүтээхийн өмнөх тэнгэр элчийн ертөнцийн нууцлаг үннийг олж болохоор байна. Адамаар дэлхийг бүтээхийн өмнө тэнгэр элчийн ертөнцөд байсан Есүсийг, Евагаар Есүсийн хайртай байсан тэнгэр элч нарыг бэлэгджээ. Исая иш үзүүлэгч Люцифер тэнгэр элч тэнгэрт байхдаа хэрэгснийг эртний Бабилоны хааны үйлсээр дүрсэлсэн юм. Библиэд ийм айлджээ. Исая 14:12. Аяа, өөрийнхөө галбац цолмон чи яаж тэнгэрээс унаваа? Үндэстнүүдийг дордуулагч чи хөсөр хаягдлаа. Учир нь чи зүрхэндээ би тэнгэрт гарна. Би бурхны оддын дээр сэнтигээ босгоно. Би умардын хамгийн чандад шуулганы уулан дээр заларна. Би үйлсийн орой дээр гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн лугаа адил болгоно гэсэн. Гэвч чи үхэгсдийн орон руу хамгийн гүн нүхэнд хаягдана. Тиймээс Эхлэл 1, 2, 3 дугаар бүлэгт бичигдсэн Адам, Ева, могоон түүхийг сүнсний талаас болон махан биеийн талаас нь дахин нэг удаа судалж үзье. Эртний ижийн цэцэрлэгт Адам, Ева хэмээх аз жаргалтай эхнэр нөхөр хоёр байжээ. Энэ хоёр Бурхны тушаалыг дуулууртай дагаж байсан тул гим зэмгүй байв. Мөн дэлхийн бүх юмсыг захирдаг дэлхийн захирагч байсан юм. Адам Бурхны тушаалыг туйлаас дуулууртай дагахыг хичээдэг байсан тул сатан ямар ч залмиг хэрэглэлээ гэсэн Адамыг бүдрүүлж чаддаггүй байв. Бурхан Адамд сайн мөгийн жимснээс идэж болохгүй гэсэн нэгэн тушаал буулгажээ. Адам Бурхны тушаалыг сахихаар гатуу шийдсэнийг мэдсэн сатан Адамд шууд халдаж чадахгүй түүнийг эзгүй байх боломжийг ашиглан сул дорой Евад халдан мэхэлсэн юм. Сатаны зорилго нь Еваг мэхлэх биш. Харин эхлээд Еваг мэхэлбэл Адамч дагаад бүдэрнэ гэдгийг Лавтая мэдэж байжээ. Учир нь Адам энэ ч л яснаас минь авсан яс. Махнаас минь авсан мах юм. Хоёул нэг махад болдог гэсэн шүү дээ. Адам Еваг нэгэн бие мэт үсэн. Хайрлсан учраас Ева сайн мөгийн жимсийг идчихвэл Адамч бас хамт идэн гэдэгт сатан бат итгэж байв. Үнэхээр сатаны бодож төлөвлөсөн ёсоор Еваг сайн мөгийн жимс элцдэг мэдсэн Адам амьдэрсэн ч хамт, өгсөн ч хамт гэсэн бодлоор цуг идэж эцэст нь хоёул ижийн цэцэрлэгээс хөөгдөжээ. Тэгвэл Адам Евагийн энэхүү түүх бидэнд юу заагаа юм бол? Библиэд ийм айлджээ. 1-р Коринт 15:45. Тэгэхүү анхны хүн Адам амьд бит болжээ гэж бичигдэжээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Ром 5:12. Ирэх байсан түүний дүрс болох Адамын. Дээрх ишлэлд Адамаар Есүс Христийн талаарх нууцлаг үннийг олж чадна гэсэн утга агуулсан юм. Өөрөөр хэлбэл Адам нь хожим ирэх нэгэн болох Есүс Христийг зааж, Ева нь
Есүс Христийн доторх ариун хүмүүсийг бэлэгдсэн аж. Библиэд ийм айлджээ. 2-р Коринт 11:2. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртөө сүү тавилсан. Могоо залаараа Еваг мэхэлсэн шигэ Христээр цэвэр игэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчихвэ гэхээс би харин айж байна. Тиймээс Адам Евагийн түүхэн Есүс болон түүний ариун хүмүүсийн хоорондын холбоо хамаарлын нууцлаг үннийг агуулдаг юм. Хүний ертөнцийг бүтээхээс өмнө сүнсний ертөнцөд Есүс Христ ариун ард түмнээ өөрийн бие шиг хайрладаг байсан юм. Өөрөөр хэлбэл Адам Еваг хайрлаж байсан шиг хайрлаж байв. Мөн Адам дэлхийг захирах эрх мэдэлтэй байсны адил Есүс Христ бүх сансар огторгыг захирах эрх мэдэлтэй байсан юм. Тиймдээч Сатан энэхүү захирах эрх мэдэлтэн санаархаж боломж ашиглан Есүсийн хамгийн хайртай Тэнгэрч нарыг бэхлэн Евагийн үйлдсэн шиг нүгэл үйлдүүлж Тэнгэрээс хөөлгсөн юм. Ингэснээрээ Сатан Есүсийг ч мөн нүгэл үйлдсэн бусад Тэнгэрч нартай адил газарт буулгана гэж төлөвлөжээ. Есүс газарт бууж махан бие өмсвөл Еваг мэхэлсэн мэт Есүсийг мэхлэн дахин Тэнгэр рүү буцаалгахгүй гэдэгтээ Сатан бат итгэлтэй байсан юм. Үнэхээр Сатаны төлөвлөгөөний дагуу Есүс нүгэл үлдсэн сүнснүүдийг аврахаар махан бие өмсөн энэ газар ирээд тэдний нүглийн хөлсийг төлөхөөр өөрийн биеэ нүглийн дахил болгон өргөсөн юм. Библиэд нүглийн хөлс нь үхэл гэсэн учраас нүгэлгүй зөв шудрах хүн зөвхт бус хүний оронд өхвөл нүгэл үлдэгц сүнснүүдийг аварч чадхаар байсан. Эртний хуулиар хэрвээ нэг нүгэлтнийг мултлан явуулсан бол түүний оронд өөрөө өөхөх ёстой байжээ. Тиймээс Есүсийг загалмай цовдлсон дахилч хуулийн багш нар ахлагчид түүнийг илэглэн дооглож тэр бусдыг аварсан ч өөрийгөө аварч чадахгүй гэцгээсэн юм. Харин Есүс нүгэлт сүнснүүдийн оронд үхсэн боловч үхэлгүй эсрэгээрээ үхэгсдийн дундаас амьлаад энэ ертөнц болон бүх сансар огторгойд яруу алдраа илэрхийлсэн. Сатан үүнд нь мэл гайхсан юм. Нүглийн хөлс нь үхэл мөн нүглийг үйлдэгч ам үхэх болно хэмээсэн тул хэрв Есүс нүгэл үлдсэн сүнсний оронд үхвэл түүнийг аварсан ч өөрийгөө аварч чадахгүй гэж Сатан боджээ. Гэвч Есүс нүгэлтэн сүнснүүдийг ч өөрийгөө ч аварч чадсан юм. Эрт үед сүүдэр болгон өгсөн Мойсегийн хуулийн алгасал баяр ба эвлэрүүлэхийн өдөрт энэхүү гайхамшиг зүй тогтол нуугдсан байгаа. Алгасал баяр нь нүгэлж ертөнцийг бэлэгддэг Египтэд боочлогдсон амьдарч байсан Израиль ард түмнийг чөлөөлсөн баяр юм. Эвлэрүүлэхийн өдөр нь Израилийн бүх ард түмний нүгэл болон ариун газрыг бузралсан бүхий л бузрыг Сатаныг илэрхийлсэн Азазелд ноогдох ухны толгой дээр гар тавин шилжүүлсний дараа зэлүүд тал руу явуулдаг баяр байсан юм. Энэ нь хожим болох үйл явдлын сүүдэр болж Есүсийн загалмайд урсгасан үнэт цус алгасал баярын хурганы цус болж нүгэлт энэ ертөнцөөс өөрийн ард түмнээ чөлөөлсөн юм. Мөн эвлэрүүлэхийн өдрийн нүглийн дахил болох ухны цусч болж өөрийнхөө ард түмний нүглийг уучлан альва зөвхт бус нүглийг нь Азазелд ноогдох ухны бодит болсон Сатанд шилжүүлснээр бүх хүнийгч өөрийгөө ч аварч чадсан билээ. Өөрөөр хэлбэл нүглээс болж үхлэн ирсэн тул нүгэлгүй болбол үхэлж байхгүй болно. Тиймээс үхэлд хүрэх бүх хүний нүгэл Сатанд шилжвэл үхэлч бас Сатанд шилжинэ. Есүс ганцаараа бүх хүний нүглийн төлөө өгсөн ч түүний төр зур өөрч байсан хамаг нүгэл Сатанд шилжсэн тул Есүст үхэл байхгүй болж дахин амьдарч чадсан байна. Элмэт нууцлаг үннийг мэдээгүй Сатан Есүст нүгэлтний нэр зүүлгэж байгаад албал өөрийгөө ялна гэж бодоод түүнийг загалмай цовдлсон боловч тэр бүх нүгэл өөрт нь эргэж ирнэ гэдгийг мэдээгүй ажээ. Есүс амьлаад тэнгэрт одсныхоо дараа Тэнгэрийн анх төрөслийн чуулганд оролцож байсан Сатаныг үхлийн үүр болох энэ нүгэлж ертөнц рүү бүр мөсөн өөн зайлуулсан байна. Библиэд ийм айлджээ. Еврей 2:14. Тэнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн тэр өөрөө бас тасархай болсон. Ингэснээр тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод
бүх насаараа үхлийн айдсаар боожлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Иохан 12:31. Одоо энэ ертөнцид шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг өөртөө татна гэж айлдлаа. Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. Илчлэл 12:4. Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлв. Хүүг бурханд түүний сэнти өөд аваачлаа. Тэнгэрт дайн болов. Михаил болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг эмхлэгч диавол буюу сатан гэгддэг хуучны могоо доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар ч доош хаягдав. Дээрх шүлүүдийг уйлдуулж авч үзвэл Есүсийг загалмайд совлогдохын өмнө сатан Тэнгэрийн анх төрөслийн чуулганд оролцох хэрэгтэй байсны улмаас бүр мөсөн хөөгдөөгүй байсан байна. Харин Есүс амьлаад тэнгэрт одсны дараа сатаныг хөөж ялалтын дуугаа дуулсан. Зарим хүн Илчлэл 12-ийн 7-р ишлэл тэмдэглэсэн тэнгэрт болсон дайныг Адам нүгэл үйлдэх тэр үед болсон бөгөөд тухайн үедээ сатан бурханд хараагдан эдийн цэцэрлэгээс хөөгдсөн гэж ташаа боддог. Харин үнэн хэрэгтээ Адам нүгэл үйлдэхээс өмнө сатан хэдийн тэнгэрт нүгэл үйлдээд хөөгдөжчихсэн байсан юм. Гэхдээ сатан Адам Ева хоёр шиг бүр мөсөн газар руу хөөгдөөгүй. Адамын захирах эрхийг нь булаагаад Тэнгэрийн анх төрөслийн чуулган болох бүрд дэлхийн төлөөлөгчөөр оролцдог байсан. Сатан хэрв Адам нүгэл үйлдэг тэр үед Адамтай хамт газар руу хөөгдсөн бол Тэнгэрийн анх төрөслийн чуулганд оролцож чадахгүй байх байсан. Есүсийг загалмайд өргөгдөн амьлаад тэнгэрт олсныхан дараа сатан тэнгэрээс энэ газар руу бүр мөсөн хөөгдсөн юм. Тэгээд сатан бурхны сүмийг хавчиж байсан төдийгүй сүүлчийн үед бурхны үлдсэн ард түмнийг ч мөн хавчих болно. Тиймээс Есүсийг сүүлчийн Адам, аврагдах сүнснүүдийг сүүлчийн Ева гэх болжээ.